Эрх мөсгчтэй хойр хамгаалан гайлтгахын үзэл бодлын зөриг нэвтрүүлгийн ханшийн дугаарыг та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдөр манай шууд нэвтрүүлэх танхимд Монгол Улсын их сургуулийн шинжлэх ухааны сургуулийн эдийн засгийн тэнхимийн багш доктор профессор Банзрагчийн отгон төгсөрсөн. За юуны өмнө цаг зав гаргаж ирсэнд баярлалаа. За баярлалаа урьсанд. За тэгэхээр ерөөсөө нэг л шууд би асуултаа эхлэе гэж бодож байна. Ердөө хэдхэн сарын өмнө хэдхэн сарсаад явах баг хагасчл илүү болох гэж штэ. Өмнө одоо ийм явдал болмооргүй маа. Хариггүй ээлгүүдэ гэдэг нэгэн үйл явдал өрнөсөн. Энэ бол улсын их хурлын хэдэн 10 гишүүн жижиг дунд үйлдвэрийн сангаас өөрсдийнхөө хамааралтай компаниудад зээл авчижээ. За тэгэл үйл явдал өрнөөл эн чин банку санхүүгийн байгууллаганд хийцсэн байна гэд. Тэгээ энэ таныг яагаад үрсэн гэхээр энэ бүх үе мөчлөгүүд одоо энэ үйл явдал болоод бадаг 6 сар гарсан болж байхад энийг сайн мэддэг хувьд өнөөдөр бид нар энэ үйл явдлыг одоо мартах ёстой юу гэдэг хэрэг гарчиг байсан бол би тэгж гарчилмаар байна энэ ярилцлага. Тий 2018 оны телевиз үзэгчид бүгдээрээ санаж байгаа 2018 оны 10 сарын 18 гэхэд энэ мэдээлэл ил болсон. Энийг бол хэвлэл мэдээллийн icon.mn хэвлэл мэдээллийн албаныхан тэр үед яг 10 сард ил болсон бүртгэлийн тухай хуулийн дагуу цахимаар Монгол улсын иргэн аль ч иргэн ер нь ямар нэртэй аж ахуйн хэд хэдэн нэгжиг эзэмшдэг юм бэ гэдэг нь ил болсон. Тэрнтэй ингэж холбож байгаад ингээд энийг бол ерөн сурвалжлах сэтгүүл зүгээр бол гаргаж ирсэн. Тэрнээс хойш бол монголчууд бүгдээрээ энэ улсын их хурлын гишүүд маань жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас нэг нь 1.3 тэрбум, нэг нь 3 тэрбум, нэг нь 800 сая, нөгөөх нь 950 сая ч гэдэг юм уу тийм ээ. Хамгийн багадаа одоо 500 сая төгрөг энэ ингээд авсан байна. Өөрсдөө хамааралтай компанид аж ахуй нэгжид авсан гэдэг бүгд нь ил болсон. За эхний 7 хоног бол их амар байсан. Бүгдээрээ мэдэж байгаа. Бүгдээрээ эсрэгүүдсэн, бүгдээрээ пүүх паах болсон. Ийм байж болохгүй өстэй. Эднэрийг өстэй ингээ хариуцлагт тооцох хэрэгтэй гэл болсон. За тэгээ 3-7 хоног болсны дараа бол яасан бэ гэхээр энэ хэрэгт холбогдсон улс төрчд болон энэ хэрэгт холбогдсон улс төрчдийн гишүүнчлэлийнх нь гол нам нь Монгол ардын намын одоо дарга одоо тэр бодлого хэрэгжүүлж яваа хүмүүс нь болохоор яг хөлөр энэ хэрэгээс жоохон болгоомжилж эхлээд энэ хэрэг яаж нэг жоохон дарж чимээгүй болох уу гэдэг нь болохоор өөр том хэрэгүүдээр өөр хэрэгүүдээр ингээд даран өөр ярианд одоо чиглүүлэх хандлага байсан. За тэгээд ихсэн чинь 60 тэрбум гэдэг нөгөө асуудал дахиж нэгдээ. Тэгээ 60 тэрбум улсын их хурлын даргыг огцруулах асуудал болоод 2018 оны 12 сар 2019 оны 1 сар одоо ерөөсө Монголд өмнө жагссан тийм ээ Сүхбаатарын талбайдаа Чингисийн талбайдаа жагссан за тэмцэгчд гарч ирсэн хэвтүүл нэхүүл хөдөлгөөнүүд бий болсон. За тэгээд цагаан сарын өмнө улсын их хурлын дарга одоо ингээд тийм ээ ингээд сайн дураар ингээд хууль нь батлагдаад ингээд хууль эрхийн дагуу ингээд огцроод өөрөө санаачлаад батлаад тэгээд ингээд засаглалыг одоо хямруулахгүй тулд гэдэг юм уу одоо улс төрч хүний одоо тийм ухаан байдаг байх л да тэгээд болсон. За тэгээд хүмүүс бол яг л за одоо жидүүл гэдэг асуудал одоо шийдэгдэхэнтэй гэсэн чинь яг тэрний дараагаар л бол Монгол улсын ерөнхий прокурор яг асуудлыг мэргэжлийнхаа дагуу үүрэг журмынхаа дагуу улсын их хурлд оруулж ирэхэд эхний 4 гишүүн нь улсын их хурлын гишүүд өгөхгүй гэсэн шүү дээ. Одоо тийм ээ. Одоо Бат зориг гишүүнийг өстой ингэж гишүүнийх нь бүрэн ирэхээс татгалзуулахыг дэмжихгүй байна гэж үзсэн. За ерөнхий прокурор ямар үг хэлээд энэ шудраг ёс гэдэг чинь энэ улсын их хурлын гишүүдээс эхлэх ёстой. Улсын их хурлын гишүүд шудраг ёс хамгийн төрөүний очирд цахигдах ёстой. Энэ их хурлын танхимд цахигдахгүй байна гэдгийг Монгол улсын ерөнхий прокурор хэлсэн. Тэгэхэд бас л хүлээн зөвшөөрөв. Монгол улсын ерөнхий прокурор дахиад оруулж ирсэн 4 гишүүний асуудлыг оруулж ирсэн. Тэгэхэд улсын их хурлын гишүүд бүр байнгын хорон, төрийн байнгын зохицуултын хороо бүх хороонууд нь болохоор үгүй энэ хүнийг ингээд авчултээ гэдэг. Одоо би санаж их хурлын гишүүн юмд орж байгаа юу гэж хэлсэглэр. За ер нь нэгээр нь ингээд оруулж ирж байгаагаар ер нь бөөнд нь ингээд оруулж ирэхээр дараа нэг хүмүүс тухтаа үздэг юм уу ч гэсэн тиймэрхүү саналаарч болсон юм уу. За тэгээд тэр хүмүүс ингээд байсан. За тэгээд ингээд бид нар бол яасан бэ гэхээр цагаан сар болсон. Цагаан сарын дараа Монголд бол заяан жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас авсан энэ том авилгалын хэрэг хамгийн гол нь бол нөгөө бичигтэй, баримттай, буух эзэнтэй хамгийн чухал нь тийм байгаа байхгүй юу? Хүмүүс бол жижиг хэрэг, жоох юм гэж үзчихэж магадгүй. Хулгаад бол жоох юм гэж байхгүй. Хулгаал бол хулгаа.
Ялангуяа татвар төлөгчдийн мөнгийг хулгайлсан бол нэг төгрөгч байсан, нэг тэрбум төгрөг байсан ч гэсэн энэ хулгай. Тэгэхээр ингээд одоо тэгээд дараа нь бол юм яасан бэхлээр одоо тэгээд дараа дараагийн одоо өөр одоо дуйлаан шууганаар одоо энийг ингээд намсгаж байгаа. Тэгээ одоо жижиг дунд үйлдвэрийн хариуцлага тооцогдчихсэн гишүүдийг одоо бол яаж яах вэ гэхээр зарим их хурлын гишүүдийг тэр нөгөө зээл өгсөн тэр нөгөө аж ахуй нэгжүүд нь өөрт нь баг хамаарлахгүй юм байл шүү дээ. Тэ? Энэ хэрийг ер нь хааж яана гэсэн мэдээг хэвлэл мэдээлэлээр ингээд зугуухан нэг нэгээр нь ингээд твтэйхэн ингэж хэлээд тэг хүмүүс бол монгол хүмүүс бол энэний дараа 2019 оны 4 сар одоо дуусчихсан тий. Одоо чи хагас жилээс илүү болж байна. Одоо юу гэж бодож байна гэхээр энэ Монгол улсад чинь шудраг ёс гэж байна уу? Хууль тогтоох тэр дээд байгууллага нь яг ажилтдаг юм уу? Хууль тогтоох дээд байгууллагын гишүүдний шудраг бус ёс зүйгүй ингээ ахаар бид нар ч одоо хэнийг чиг баримжаагаа болгож энэ ус чи хаашаа явж байна? Одоо ийм эргүүд дараагаа илэрхээр энэ ер нь илэрхдэхгүй юм биш шүү гэсэн ийм байдалд ороо сууж байгаа. За жижиг дунд үйлдвэрийн яг жинхэнэ бизнесүүд нь болохоор нөгөө 2019 онд авах нөгөө нэг 47 тэрбум төгрөг ингээд төсвөөс хуваарлагдсан байгаа. 27 нь Улаанбаатар. 20 нөгөө 21 нь болохоор Хөдөө аймагт, 21 аймагтаа тэгээ 27 нь Улаанбаатар хотод. Тэгээ тэрийг 26. Тэгээ тэрийг хүлээгээл одоо ингээд шинэ журам гарахыг хүлээгээл байж байгаа. Шинэ журам батлагдсан мэдэгдэхгүй батлагдах гэж байна л гэдэг засгийн газрын хуралдаанаар орж байна л гэдэг яам тамгын газраар яригдж байна л гэдэг тэгэл ингэ байж байгаа. Би бол энэ хэрэгээс бол яг гэхээр ядаж жижиг дунд үйлдвэрлэгчд маань тэр 27 тэрбумыг 2019 онд ямар нэгэн улс төрчид тэрэнд нь орохгүйгээр ийм эдийн засгийн одоо эзэгтэй үед тэд нар ингэ зээл аваасай л гэж бодож байна. Тиймэрхүү л байна. За та бол маш тодорхой тэгсэн мөртлөө бүх үйлчлэг хэлжлээ. Тэгэхээр би энд Баабрын жиргийг хэдхэн хоногийн жиргийг 7 хоногийн өмнө байна уу да. Энд унших гээд байна л да. За энэ жижиг дунд үйлдвэрийн сангаас зээл авна гэдэг чинь ерөөсө буйны цагаан үйл байсан юм байна. Та нар одоо бид мартахгүйчүүд гिचжээ. Бид мартахгүй гэдэг нэг тийм акц явсан шүү дээ, тийм ээ. Бид мартахгүйчүүд одоо наад яриагаа бол гişүүдээс уучлахгүй гэж ингэсэн. Одоо энэ бол яжлал л доо. Үнэхээр нэг тийм юу яадаг шүү дээ. Энэ нөхцөл байдлыг одоо та сая хэлчлээ. Жирийн иргэд бол одоо ингэ чи илэрхгүй биш үстэй гэж яриад өнгөрөх гэж байна. Би бол бас жирийн иргэн шүү дээ. Үргэлжийн 4 цагт би энэ мэдээг хараад авахгүй боловч би үе энэ юу болж ийн гэж бодохдоо загалмаасын эцэг кинон дэр нэг яадаг штэ нөгөө нэг эгчийнхэн нөхөр урваад тэрийг алхахаар ирдэг штэ. Карлиана тэгтээ хэлдэг нэг үг байдаг штэ. Ингээд өөрийгөө цагаатгаад үг хэлсэн чинь дугаавэ. Чи миний оюун санааг доромжлох гээд байна гэж хэлдэг. Тэг би өнөөдөр хатуу үг хэлж магадгүй тэгтээ ягаад бид нэр тэнэг юм шиг бодоод одоо энэ ингээд ийм хэрэгүүдээр таны хэлдгээр сенсацтай хэрэгүүдээр ингэсээр хагаад тэг одоо яах юм? Таны ярилцлагын дотор нэг үг байгаа. Дараагийн сонгуулиар эднийг сонгохгүй гэж. Тэгээ сонгуул хүртэл хүлээх вэ? Одоо яах вэ? Тийм. Тэгэхээр одоо альва нэгэн улсад чинь дэг журам гэж байгаа, хууль дэг жаяг гэж байгаа. Тийм учраас татрын авилгалтай тэмцэх газар, улсын ерөнхий прокурор, Улаанбаатар хотын ерөнхий прокурор, ингээд дээд шүүх, одоо дүүргүүдийн ингээд шүүхүүд нь бол ингээд энэ зохих ёсоор нь ажиллахгүй бол хүмүүс бол ингээ энийг эсэргүүцээд гудамжинд гарах ч юм уу эмх замбраагүй байдал үүсгээд ингээ бухимдаад ингэх нь бос байдлыг нэг их тийм сайжруулахгүй болов гэж бодож байгаа. Яагаад тэгээ сайжруулахгүй болов гэхээр одоо ч нөгөө зөрчлийн хууль гэж нэг том хуультай байгаа. Одоо 2016 оноос эхэлсэн эрүүгийн одоо шинжилсэн хуулийн найруулгаар ингээд одоо эн чинь явагдаж байгаа. Энэ болгоноор болохоор яг гэхээр тэр хуулиуд нь болохоор бид нар эсэргүүцсэн жирийн иргэдэд айгүй халтай. Бид нарыг торгоод бариад те тэгэхээр ингээд хийчих боломжтой. Яг засаг төрд байгаа хүмүүсийг болохоор ерөөсө торгохгүй. Гэтэл авилгалын хэрэг болохоор жижиг дунд үйлдвэрийн өөртөө хамааралтай ингээд зээл авсан их хурлын гишүүдийн хэрэг чинь 90% гинт хэрэг штэ. Хүмүүс бол зээл гэдэг байгаа. Энэ бол зүгээр зээл штэ юу гэж байгаа юм бэ энэ чинь би зээл авсан үхрийн аж ахуй үйлдвэрлэсэн одоо тий эрүүл мэндийн эхчүүдийн эрүүл мэндийн төлөө бид нар ажилласан чи юу гэсэн үг ногоо цагаа таарсан гэж байгаа. Тийм ээ тий. Тэгэхдээ тэр хүн энгийн хүн байсан бол тэгж л хэлнэ. Тэр хүн болохоор албан тушаалаа
өөрийнхөө давуу байдлыг ашиглаад өөртөө болон бусдад давуу байдал олгосон гэдэг бол эрүүгийн гэмт хэрэг гэдэг энэ шинэ хуульд орцсон байгаа. Тэгэхээр энэ засаг төр ингээд хүчний байгууллага хууль ёсны дэгээр ингээд явахыг хүлээхгүй бол бас бид нар ингээд ард түмэн, жирийн хүмүүс, оюутнууд ингээд учир зүггүй ингээд хөл хөдөлгөөн болоод байвал олонний л одоо тийм ээ аливаа нэгэн болохгүй юмны одоо тийм урьдчилгаа тийм олц болчихгүй гэж байгаад байгаа. Өөрөөр хэлбэл нэг жоохон юм гараад ирэнгүүт л одоо хүл хориол, сошиал медиаг хаагаал тийм ээ онцгой байдал тогтоол юмыг яаж мэдхүү дээ. Юм чи янз бүрээр иргэдэг штеп нийгмийн хөгжил. Тийм учраас одоо хүмүүс бол ер нь арцснаа л та. Хүмүүс бол энийг бол доромжлуулаад өнгөрч байгаа гэж бодож байгаа. Та ч гэсэн би гомдож байгаа. Би бас гомдож байна. Тэгэхээр энэ жижиг дунд үйлдвэрлэгчид тэнд ажилдаг хүмүүс гомдож байгаа. Тэд нар гомдлоо яаж илэрхийлэх вэ гэхээр цагийг хүлээж агаад 2020 оны 6 сарын тий 6 сарын 4-7 хоногийн нэг сайхан нартай өдөр тэгээд үгүй гэж хэлнэ. Монгол хүмүүс үгүй гэж сонгуулаар үгүй гэж хэлж чаддаг ард түмэн байхгүй. Азар Монгол хүмүүсийн үгүй гэж хэлж чадсан, тийм гэж хэлж чадсан тэр сонголтыг бас баталгаажуулж чаддаг тийм арчлын бас системтэй. Тэрнтэй энэ хүмүүс бол найдаж байгаа гэж бодож байна. За бид нар бол одоо эн чи ямар сони арайчтай гэж ингэж байна. Гэтэл өнөөдөр авилга гэд ярих юм бол ерөөсөө авилгагүй сорон алга бүгдээрээ авилга гэж юмтайгаа тэмцэхийн тулд за хинэн өмнөх одоо бид нар чинь араас нь л нэг тийм дугуй шинээр нээх гэдэг юм шиг яваад шүү дээ. Уг нь бол зөндөө аргууд байгаа тийм ээ. Тэгэхээр ер нь нэг энэ маягийн юм улс орнууд болт юм байна уу? Би судлаачийн хувьд танд энэ асуултыг тавьмаар байна. Би болохоор жижиг дунд үйлдвэрийн хөгжүүлэх сангийн асуудлыг ягаад гарснаас хойш нэг эдийн засгийн хувьд ингээд тайлбарлаж өгснөөс хойш яг үнэндээ жижиг дунд үйлдвэр юм уу авилгал энэ авилгалын эдийн засаг гэж байдаг шүү дээ бас судалдаг нарийн судлаачтай яг тэр хүн биш л дээ. Тэгвэл өөрийнхөө чадлаар одоо энэ сэдвтэ хүмүүс надаас асуудаг болохоор ингээд судлахаар зөвхөн Монгол улсад авилгал байхгүй шүү дээ. Зөвхөн ядуу буйраа улсад эсвэл нөгөө төвлөрсөн төлгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг шилжих гэж шилжилтийн эдийн засаг гэж тохиолдсон юм биш. Би энд яг тодруулж байгаа юм бол өндөр хөгжилтэй орнуудад байна. Төрийн эрх мэдэлд ойрхон очисон улсууд. Өндөр дэд албан тушаал хасж байгаа хүмүүс эрх мэдлээ ашиглан ийм маягаар авдаг тийм юмнууд юу нэр байдаг юм бэ? Тэр Европын нөгөө өндөр хөгжилтэй орнуудын OECD гэл нөгөө тэр нөгөө гишүүнчлийн орнууд байдаг, өндөр хөгжилтэй орнууд багтдаг. Тэний 44 орн нь тийм тийм авилгалын эсрэг тийм юмд нэгдсэн байт юм байлээ тийм том 1996 онд одоо юу гэсэн үг 99 онд илүү 96 онд 20 жилийн өмнө за тэрнээс хойш сая ингээд 20 жил болсны дараа 10 жил болгон том судалгаа хийдэм бай. Тэгэхээр энэ орнуудад бол төрийн том одоо албан тушаалтнууд нь энэ дээр авилгалтай тийм холбогдож гэнэ гэдэг ингээд шалгаад үзэхээр бас холбогдожсэн тохиолдол байна. Тэгээ тэд нар бол яаж холбогдожсэн бэ гэхээр нийтдээ зайц би харж ирсэн нэг 880-аад орчим тийм хэрэг гарсан байгаа. 20 жилийн хугацаанд 44 оронд 880 орчим хэрэг. За тэрийг 3 аргаар шийдсэн байна. Шүүхгүйгээр торгуулаарч гэдэг юм уу тэр мэрийнхээ судалгаа хийсэн байгаа. Надад юу сонирхолтой санагдсан бэ гэхээр төрийн албан хаагчид буюу ихэвчлэн нөгөө эдийн засгийн яамны сайдууд нь гадаад харилцаа гадаадтай холбоотой гадаад худалдааны яамны сайдууд нь эсвэл одоо ер нь гадаад худалдаатай холбоотой тийм сайдуудын төвшөнд бол нөгөө гадны орноос тэр 44 улсын хоорондоо биш одоо хөгжиж байгаа улсаас жишээл Африкийн зарим улсаас Азийн зарим улсуудаас энэ төргээд өмнөд Америкийн зарим улсуудаас бараагаа нийлүүлэхийн тулд юм уу тэдний бараг хямдхан өөрсдийнхөө улс руу импортлохын тулд тийм албан тушаалтнуудад нь авилга өгдөг тийм юм гардаг юм байна. Тэрнээс биш болохоор албан тушаалтнууд нь өөрсдөө ингээд жирийн одоо үйлдвэрлэгчид жижиг бичил бизнест эрхэлж байгаа хүмүүс зориулсан тэр жижигхэн тэр сангаас минийхэд өг гэсэн тийм яс суртахуунгүй ажил гардаггүй байл л да. Түрүүний хэлсэн тэр 880-аад асуудалд болохоор яадаг вэ гэхээр жишээл одоо том компаниуд байна. Компаниуд бас оролцдог байна. Хүн биш. Авилгал өгдөг нь бас хүн биш байна. Их сонин дандаа одоо тэр нөгөө том компаниуд автомашины компаниуд, меблийн компаниуд, нефтийн компаниуд тэр нөгөө тэр гадаад худалдааныхаа тэр гэрээ хэрэлцээр энэ тэр нэг давуу байдал олох гээд гэтэл тэр чинь одоо нэг мөнгө дамжуулаагүй ч юм уу EOS нэг болсон байна. Тэгэхээр тэрийг л аягүй том авилгал гэж үзээд бүр сүүлийн тэр 20 жил болсныхаа дараа хийсэн судалгаагаар еврогоор
6.8 тэрбум долларын торгуул тавьсан байгаа. Торгуул нь нөгөө эд тогшлын хурааж авахаас ялгаатай гэдэг. Торгуул нь гэдэг шүү дээ. Торгуул нь 6.8 тэрбум. Хураагдсан мөнгө нь тэрнээс 5-6 дахин их мөнгө байгаа шүү дээ. Компани мөнгөийг хөрөнгийг хураан тэр компанийг Европын холбооны одоо тэр 44 улсад үйл ажиллагаа явуулахын хориглоно. Тэр иргэнийг ерөөсөө тэр 44 улсад виз өгөө байлна, гэр бүлээр нөхөө байлна, тэр компани захирлыг юу гэдэг. Тэгэхээр эн чинь бол яг хөглөр өндөр хөгжилтэй орнд болдгүй юм биш, болдог. Тэгэхдээ хувь албан тушаалт нь болохоор хувьдаа өөртөө нэг ингээд нэг кармандаа их гэсэндээ биш, өөрийнхөө аж ахуйд ингээд аваад гэсэндээ биш. Заримдаа нэг тийм улсын нэг том гадаад худалдааны тийм юмуд бас гардаг байх нь. Одоо ч гарч байгаа байх. За одоо тэгвэл одоо юу гэдэг юм бэ? Нэг юм ярьчаад нэр бас тийм за байдгал юм байна гэдэг тайвшрах гэдэг юм яах гэдэг би ингэж асуудаг заримдаа бас нэг тийм ижил зовлонтой хүмүүс байна гэж бодох гэж байгаа юм уу? За одоо би ийм асуулт тавьмаар байна танд. За ерөөсөө энийг ингээд шийдэхгүй нэ. Одоо 7 дахь сар руугаа орох нь. Тэглээ. За ингэсэн тохиолдолд одоо ямар үр дүн гэж хэлмээргүй байхаа үр уршиг гарах уу? Одоо энийг тэгээ бид нар хэдэг болтол хүлээх энэ хооронд юу болох вэ? Та судлаач юу гэж хэлж. За би бол энийг нөгөө ингээд авилгал эдийн засгтай холбоотойг нь хэлж чадах юм байна. Эдийн засгч хүн учраас авилгалыг бол ингээд нөгөө 1960-аад 70-аад онуудад одоо манай улс төрчдийн тунд айгүй нэртэй Хантингтон гэдэг нэг мундаг судлаач байгаа шүү дээ. Хантингтонгоо 1968 онд хийсэн Лейн гэдэг эдийн засгчийн 1986 онд за тэгээд нөгөө мундаг хэм бэлээ Асамоглу гэдэг манай эдийн засгийн онлын хамгийн мундаг хүн тэрний 2000 онд хийсэн юм судалгаагаар ингээд нөгөө зохицуулалт маш ихтэй. Тэгээд засаглал нь тийм тодорхой бус, тийм дэд бүтцэнд хөгжөөгүй тийм улсуудад жижигхэн хэмжээний авилга өгөөд тэр бизнесийн ажлаа явуулах нь тэр эдийн засгийн хөгжлийг бас ингээд урагшлуулдаг. Бас яг тийм тал байдаг. Одоо нэг жоохон машин механизмын хувьд нэг тос өөхийг ингээд тааруулсан ч гэдэг юм уу те. Тэгсэн байж болох юм гэсэн тийм судалгааны шинж гаргасан байна. Тэгээд хүмүүс эдийн засгчид хөөх ямар сони. Тэр чи одоо энэ авилгал чинь тэгээд эдийн засаг тустай байх нь гэд гайхажсэн чинь тэгээд сүүлдээ болохоор 2000 оноос хойш эдийн засгчид бол яг л ерөөсө бүгдээрээ үгүй юм байна. Авилгал гэдэг чинь бол ерөөсө эдийн засгийн хувьд маш одоо эдийн засгийн өсөлтийг зогсоож идэг, удаашруулж идэг, эдийн засгийн хөгжлийг боомлж идэг тийм том юм гарсан. Одоо авилгалын одоо үр нөлөөг бол хамгийн түрүүнд ёс суртахуунаар нь ёс суртахууны тийм сөрөг нөлөөтэй. Тэгээ эргэцэн хууль хэрэгжих хуулийн тийм айхтар нөлөө нь эдийн засгийн нөлөө нь бас биологийн нөлөө байна. Их сонин биологийн гэдэг нь бол яг үгээр нөгөө авилгал ихэд идэгдсэн эдийн засагт болохоор тэр нөгөө байгаль орчин, цэвэр агаар одоо бид нар байна шүү дээ. Улаанбаатарын агаар өвөл ямар үйлээд тийм биз дээ. Илэрч байгаа хгүй. Биологийн гэдэг чинь хүний дундаж наслалт эрэгтэйчүүдийн манай дундаж наслалт айгүй бага шүү дээ. Гэхдээ тийм биологийн байдлаар илэрч ажил төрөл олдохгүй, сайн эмнэлгийн одоо хангамж сайн байхгүй болохоор эрэгтэйчүүд чинь эмнэлэг тэр сайн үзүүлж чадахгүй. Дундаж наслалт нь бага байна, эмэгтэйчүүдийнхаас гихчээтэй. Тэгэхээр эдийн засгийн нөгөө нөлөө бол ер нь бол авилгалынх маш их. Одоо би ерөөсө шууд хэлэхэд 12 нөлөө одоо судалсан судалгаа хамгийн ихэнд нь бол яг үгээр авилгал ихтэй улсууд бол авилгал багатай улсуудтай харьцуулахад нэг хүнд тэр авилгал ихтэй улсууд бол нэг хүнд ногдож байгаа дотоодын нэвтрэгдэхүүн авилгал багатай улсуудын 3-ын нэгтэй тэнцвүү. Бүр олон 180 улсуудын судалгаа. За тэгээд нөгөө нялхсан эндэгдэл маш өндөр байдаг. Тэгээ боловсролын түвшин доогуур байдаг гэдэг нь гарсан байгаа. Ерөөсөө авилгал ихтэй улсад. За дараагийнх нь болохоор яг үгээр авилгал ихтэй улсад би бүр ингээд энийг бүр сайн бүр бичиж ирсэн байгаа. Нөгөө ёс суртахууны байна. Ёс суртахууны хамгийн гол нэгдүгээр одоо гол үр дагавар бол нийгэмдээ итгэдэггүй, засаглалтаа итгэдэггүй. Одоо тэр хөгжлийг урагшлуулах гэж байгаа тэр манлайлалдаа итгэдэггүй болно. Тэр айгүй одоо тэгээд тэр нь болохоор хоёрдугаарт юу гэж хэлэхээр залуу хүмүүст их хор нөлөөтэй. Залуу үе нь болохоор аав нь ч юм уу, компанийн захирлууд нь ч юм уу ингээл өөрөө ингээл хөөрхи ингээл бичгээ барайл хөөцөлтөл ингээл яам тамхад залуу хүн явж байхад 12 хоног хэдэн сар яваад бүтэхгүй байхад нь хажууд нэг хүн ингээд авилгал өгөөд тэр юм бүтээчгээр өө ийм нийгэмд би ингэж чадахгүй юм байна. Ингэж амьдрч чадахгүй юм байна гэдэг. Тэгээ ингээд яг үгээр тэр нийгэмдх боловсралтай хүмүүс тэр нийгмээс явна. Одоо гадагшаа явна, гадагшаа цагаачлан өөр газар очиж ажиллана, гэр бүлээ аваад явна. Гэтэл бид нар тэр хүнийг бэлтгэхийн тулд тэр хүмүүн капиталыг бэлтгэхийн тулд эхийн хэвлэл байхаас нэгдээд Монгол улсын төр татвар төлөгчийн мөнгөийг төлсөн байгаа. Одоо Монгол улсад бол хүүхд төрүүлэхэд бол
улсын эмнэлэгт төрөх эмнэлэгт очиход бол үнэгүй шүү дээ. Эмнэлгийн даатгалаараа их вакцинууд бүгд үнэгүй, төрхийн өмнөх үйлчлэгээ үзлэг үнэгүй, төрсний дараах үзлэг үнэгүй. Гэтэл Америкт бол ер нь бол нэг ингээд Америкт ингээд хүүхдэд төрүүлэх гээд очиход даатгалтай байсан ч гэсэн нэг 7-8 мянган доллар бараг төлөх хэрэгтэй болно шүү. Даатгалгүй бол тэрнээс өндөр үн төлнө. Тэгэхээр энэ бол яах вэ гэхээр тийм үнэтэй бэлтэнтэй тэр хүнийг бид нар үнэгүй цэцэрлэгт явуулна 10 жилийн сургуульд явуулсан байгаа. Үнэгүй бараг дээд сургуульд оруулсан тийм сайхан хүмүүсийг бид нар алдаж байна гэсэн. Тэгэхээр энэ бол ерөөсө хүмүүн капиталын хувьд бид нар алдаж байдаг гэсэн. За хоёрдугаар хамгийн том юм бол би эдийн засгийн хувьд яг энийг бүр сайн ойлгох ёстой гэхээр одоо яг манай нийгэмд ингээд ажиглагдаад байна. Авилгал ихтэй эдийн засаг нийгэмд болохоор яг гэхээр нөгөө том бизнесүүд нь илүү томордог нөгөө авилгалаар нөгөө албан агчид мөнгөө өгöd эвтэйхэн лиценз авчин тусгай зөвшөөрлөө авчин тэгээ бизнесээ эвтэйхэн томруулад тэгээд нөгөө цэвэр монопол олигопол үүсдэг. Тэгэхээр нөгөө цэвэр монопол олигопол үүсгэхээр нөгөө манай эдийн засгийн хонолын багш нэгдүгээр курсын оюутнууд мэднэ. Цэвэр монопол олигополийн үед тэр нөгөө тогтоож байгаа тэр зах зээл дээр тогтож байгаа үн бол дундаж зах зээлийн цэвэр өрсөлдөөнтэй зах зээл хамаагүй өндөр байна. Тэгээ чанар жоохон багтаа ч юм уу хэмжээ бага байна. Тэгэхээр одоо жишээл харалт Улаанбаатар хотын газар орон сууцыг Улаанбаатар хотын газар одоо ингээд зай завсаргүй ингээд зарагдсан гэж бид нар мэдчихэж байгаа шүү дээ 1990-ад оноос хойш. Тэгэхээр энийг нөгөө ингээд газрыг худалдаж авахтаа нөгөө авилгал төлсөн учраас тэр авилгалаа нөгөө байшиндаа шингээгээд тэгээ 1 квадрат метрийн жирийн одоо залуу иргэд айл авахд тэр өндөр үн төлж гэн гэсэн. Ийм авилгал одоо цэвэр монопол эдийн засгийг бол бүтцийг эдийн засагт бий болгодог учраас жижиг дундынх нь өрсөлдөж чаддаггүй нөгөө эдтэй. Тийм томчуултыг жижиг дунд яаж өрсөлдөх юм бэ? Тэгэхээр жижиг дундад чинь та одоо энэ жижиг дундынхан энэ асуудлаар одоо телевизийн мэдээнүүдээс эхлээл ярилцлага өгөөл одоо ингээд энэ тал руу судалгааны төвшөнд яг одоо юугаа авах гээд энэ жил одоо ингээд жижиг дундаас нэг зээл очмоор байна гэж байгаа хүмүүсийн төлөөллүүд уулзж байна. Тэд нар одоо яг юу хүсэж одоо хэдий болтол хүлээх тийм боломжтой байх шиг танд харагдаж байна. Тэд бол ингээд намайг одоо ингээд нөгөө мэддэг тэгэл ингээд ажил дээр их сургууль дээр ирнэ л дээ. Отгоо агш танаас юм асуух гэсэн ингээд би ч одоо нэг тэгэл тэднэрт зөвлөнө. Тэгээд тэр нөгөө шинжилсэн зээл өгч урмынхад хурал дээр нь очино, санал өгөх, хилцүүлэг гэдэг дээр нөр ажлынхаа хажуугаар явуулчихна. Тэгээд нэг сайжруулахыг бодно. Зарим саналуудыг бас хүлээж авсан байлээ. Тэгээ одоо хизээ одоо ингээд батлагдаад болохгүй тэгээд хууль зүйн яамд 21 хоног бас батлуулна, хянуулна. 21 хоног хянуулахаар тэгээ дараа нь одоо хэд болох вэ? 5 сарын сүүлээр ингээ батлагдлаа гэхэд нэг сар 22 3 7 хоног материалаа цуглуулна. Нодлон жил бол 3 хоног зарлаад авцсан байгаа шүү дээ. Өөрөөсөө хуваагаад авцсан. Энэ жил арай тэхгүй байлгүй нэг 2 7 хоног нөгөө хүмүүст өгөх баг. Нөгөө хүмүүс нь ингээ материалаа өгнө. Тэгээ ингээ явчих тэр хүмүүс бол цөхрсөн байна. Тэр хүмүүс бол жилийн 26% банкны хүүтэй байгаа. Тийм учраас банкныхаа хүүг ингээ арай ядан төлөөд тэр 3% хүүтэй тэр юунд л орох гээд байна гэсэн. Гэтэл энэ жилийн тэр хүү бол 3%-аар тогтохгүй юм шиг байна. Банкар дамжуулахаар тэр бол нэг 6 болж магадгүй ч юм уу 4.5 ч юм уу тийм ээ. Хамгийн багадаа 4.2 ч юм уу. Тийм хувь болно гэж байгаа. За тэгээ 1% нь болохоор даатгалын санд өгнө гэхлээр ер нь бол тэр зээл бол урд нь бол албан тэр их хурлын гишүүдэд бол 3%-аар зүг зүгээр авцсан байсан зээл бол өнөөдөр энэ жил бол жирийн албан жижиг дунд үйлдвэрлэхэнд бол нэг дор хаяж нэг 5-6%-аар л ирэх болчиход байна. Хилээч гэсэн эдгээр ашигтай гэж үзэж байна. Хилээч гэсэн эднийг авахын төлөө үзэж байна. Хамгийн багадаа нэг 20 саяг авъя гэж хүсэж нөгөө над дээр ингээ бизнес төлгөөгөө авчирч байна. Энэ нь зөвөө отгоо огш. Энийг ингэж тооцох уу? Би тэгээ харах юм. Тэгээ минийхаар ингээд өгчдөг ч болдог ч юм шиг. За энийг ингээд засаад өгдөө. Энийг ингээд хийгээд өгдөө. Нөгөөдөл нь баярлалаа л явна. Тэгэл одоо бүгдээрээ хүлээж байгаа. Нөгөө материалаа өгөх гээд энэ жил цахимаар авах юм гэсэн ашгүй. За ингээд нэвтрүүлгийн шууд явж байгаа учраас хэдхэн хормын зар сурталчилгааны дараа ирээд уулзъя. Үзэл бодлын зэрэг нэвтрүүлэг шууд та бүхэнд хүрч байна. Өнөөдрийн миний зочноор Монгол Улсын их сургуулийн шинжилгээ ухааны сургуулийн эдийн засгийн тэнхимийн багш доктор профессор Бандрагч Отгон төгс оролж байна. Ингээ яриагаа үргэлжлүүлээ. Тэгэхээр та бүхэн сая яг одоо энэ шиг ингээ жижиг дунд үйлдвэрийн сангийн зээлээс төр барьж байгаа өндөр албан тушаалтнууд авчдаг шиг муу жишээ ярьсан. Бусад улс орнуудад бүр хөгжилтэй улс орнд байдгиймаа гэдэг. Тэр би таны одоо үзэгчтэйгээ хуваалцахад Саакашвилийг
гүржийн ерөнхийлөгч байхад нь уулзж исэн хүн те. Тэгээд тэр тухай би дэлгэрэнгүй яриулаагүй л дээ. Гэхдээ би тэрийг одоо бас яг асууя гэж бодоод байгаа байхгүй. Тэр бол яг манайтай ижил гаранаас гарсан. Тэгсэн мөртлөө өнөөдөр авилгалтайгаа үнэхээр тэмцэж чадчаад байгаа улсын тоод орчдгоо. Учраа шалтгаан нь юу вэ гэж та бодож байна? 2013 онд гүржийн ерөнхийлөгч байсан Саакашвили бол нөгөө бит хоёрт багшилжсэн багш нэг багш байхгүй юу. Тэгээ багшигаа нөгөө Колумбийн их сургуульд хуулийн сургуульд магистр хамгаалсан юм байлаа. Би тэр үед Колумбийн их сургуульд надаас өмнө л дөө дараа нь бол Колумбийн их сургууль би ингээд эдийн засгийн хоноор доктор хамгаалж байхад хичээл заажсан багш нар бол ингээд нэг тийм ижил хүмүүс байсан. Нэг багш байсан. Нэг багш байсан. Тэгээ тэр нэг багш бол тэгээ дараа нь Монголд төслөөр ирсэн. Монгол улсын их сургуулийн хуулийн сургууль дээр ажиллаар ирээд байж байгаад надад санамсаргүй тэгж хэлэхгүй. Би одоо утахгүй гүржийн ерөнхийлөгч Саакашвили нөгөө шабман заашгүй ирээд байгаа намайг одоо ингэ тогцоо энэ төр дуусгаас өмнө заашгүй ирээрэй гэсэн гээд би нэг явах гэж байхад хөөх тэр хүнтэй уулзаж бас нэг туршлага энэ төр солилцъя гэж боддیں۔ Би нэг явах юмсан гэсэн чинь өө тэгээ зов. Тэгээ манай эдийн засгийн сургуулийн багш Наранчаа бидгуур ингэ цуг явсан юм байна. Тэгээд ингээ уулзаад ингээ ярилцж байхад тэр чинь багшигаа хараад багшигаа багш хүндээ ингээ хамаг тий хүндлэлээ үзүүлээд ингээ юм яриад ингээ сайхан тайван хоол идэж сууж байхад бол ингээ ярьсан л да. Би ингээ асуухгүй юу. Ингээд танах бол яг манахтай яг адилхан тий хүн амынхаа хэмжээгээр тэгээд яг ингээд 70 жил ингээд Оросын одоо ингээд социализмаар ингээд явсан ийм улс ингээд яаж юм хурдан хугацаанд ингээд ийм байдал та тогтоож чадваа гэсэн чинь өөрөө хуулийн сургууль төгссөн л доо хуулийн хүн байсан тэг хүний эрхийн талаар ажилласан тийм залуу байсан. Тэгээд тэр хүн бол юу гэж ярьсан гэхээр хамгийн түрүүнд бол юу байх вэ гэхээр технологи байсан гэсэн. Хүн айгу багтай хүн багтай, хүний нөөц багтай, хүмүүн капитал багтай тийм эдийн засаг чинь технологи хамгийн том байд юм байна л да. Тэгэхээр одоо шүүх, прокурор, замын цагдаа энэ төр гэх тийм ээ, гайл одоо энэ бүх одоо лиценз зөвшөөрөл өгдөг газруудынхаа ингээд тоог нь ингээд багасгаад тэднийг ингээд нэг цэгийг үйлчлэхэ гэдэг шиг нэг цэгийг үйлчлэгэнд оруулаад тэднийг ингээд камержуулдаг ч юм уу технологич өвтөрдөг ч бүх үйлчлэгээ цахимжуулаад паспортоо цахимаар авдаг тийм ээ. Тэр байтугай бүр ингээд нөгөө юу паспортоо баг өөрөө ирэхгүй ингээд нөгөө интернетээр ингээд бид нар ингээд гадаад паспорт авчдаг. Гэхдээ 2013 онд ямар гоё юм бэ гэж одоо манайх бас тэгж байгаа юм шиг байлээ. Тийм тэгээд хамгийн гол нь тэгээд хоёрдугаар том алхам бол нөгөө хүмүүстэйгээ их сайн ажилласан. Энд чинь та нарын төлөө штэ. Энд чинь та нарын одоо бидний гүрж улсын тий ирээдүйн төлөө бид нар ингэж ажиллана. Хүүхдийн төлөө ажиллаж байгаа учраас замын цагдаа нарын асуудал энэ нөгөө авилгал энэ төр авдаг тийм замбраагүй байдлуудыг нь болохоор яг л цалингийн өсгөж өгсөн. Тий 4-5 удаа тэр хүмүүсийн цалин өсгсөндөө албан тушаал дээр байгаа хүмүүс юм. Тэгэхээр тэр албан тушаалаа алдахаар зөвхөн нэг авилгалын асуудлаар болоод албан тушаалаа алдахаар дахиад тийм хэмжээний ажил болоход тэр хүмүүст хэцүү байхгүй юу? Тийм учраас тэр хүмүүс бол ажилтаа яг үнэн ч үлдээд тэгээд хамгийн гол нь тэгээд нэг тэр авилгалын асуудлыг бас тийм багасгасан тийм. Ямар сони тэгэхээр наа чи биш за технологи. Тийм. Техник технологийн дэвшлэгийг ашиглана. Тэр хангамж цалингийн яана гэдэг чинь нөгөө оюун санааны соён гэгэрүүлэх асуудлын тэрийг бол хамт явсан байгаа. Өөрөөр хэлбэл яг үгээр энэ нөгөө тэр нөгөө төрийн байгууллагын ажилчдын дахин сургалт гэдэг их сайн байсан. Төрийн байгууллагын ажилчдын энэ авилгалгүй гүрж улс гэдэг чинь ирээдүйн гүрж улс. Авилгалгүй гүрж улс гэдэг бол бидний хүүхдийн гүрж улс. Бидний ирээдүй, бид нар сайн сайхан амьдран, бид нар урт наслан, бид нар алж жаргалтай амьдран, бид нар удаан урт наслана, эрүүл мэндийн үйлчилгээ, боловсролын үйлчилгээ, зам гүүрийн одоо цэвэрлэгээ, үйлчилгээ, аюулгүй байдал, найдвартай байдал ингэж хангагдвал биднэрт бүгдээрэнд нь сайн гэдэг ингэж ойлгуулж өгсөн байгаа юм л да. Тийм учраас энийг ингэж сайн бас нэг богино хугацаа, айгүй богино хугацаанд шүү дээ. 5-6 жилийн хугацаанд. Айгүй хэцүү те. Маш хэцүү 5-6 жилийн хугацаанд тэгээд бид нар одоо энийг чи их судалсан шиг санагдаад идэв. Тийм тэгээд Саакашвили ерөнхийлөгчөөс би одоо яг тийм албан тушаалд ажилддаг юм л да. Гэхдээ ер нь манайхаас одоо энэ танаа энийг одоо судалсан болов уу? Өстө нэр манайхан ингэж судлаасаа гэсэн чинь шууд ингээд уцаар ярьснаа. Ямар сайд руугаа ярьсан болоо туслах руугаа ярьсан болоо Монгол улсаас тий албан ёсоор манай төсөл таад хэдэн удаагийн зочин төлөөлөгч туршлага судалсныг чи шалгаад мэдээлээд 30 минутын дараа хэлнэ үү гэсэн чинь тий цай уугаад кофе уугаад сууж байгаа ш тэгсэн чинь 30 минутын дараа нөгөөд нь уцчих чинь бид нар ч орсоор ярьж чадна сайхан нөгөө орсоор ярьдаг нөгөө хүмүүс тэгсэн чинь 13 удаа ярьсан гэсэн ш 13 удаагийн туршлага судлах гэж ярьсан гэсэн иргэний бүртгэл мэдээллийн төвөөс юу гэлээ бүр айгүй олон газраас хэлжэлээ тэд нар. Тэгэхээр манайх бол туршлага судалсан. Манайхыг би мэд чинь Эстон руу маш олон удаа явсан. Эстон энэ талаар бүр гүржээс ундаг штэ. Энэ шилжилтийн орнуудаас бүр тасарсан.
За манайх бол айгүй олон удаа Австрали явсан. За манайх маш олон удаа Норвеги явсан. Баялагын сан байгуулах гэж. Тэгэхээр яг явж сурах нь зөв л дөө. Тэг хүн сурж ээж, очиж ээж, харж ээж, тэгжээч мэднэ. Гэхдээ биелүүлсэн л баг байна л да. Тэгээ биелүүлсэн дэр юу гэж хэлсэн бэхлээр тэгээ өөрийг нэг магтдаггүй хүн байх шиг санагдсан. Тэр Саакашвили өөрөө ч гэсэн ерөнхийлөгч энэ төр байхдаа тэгэж авилгалд ингэж ороогүй юм шиг байна. Өөрийг ингээ харахад одоо ер нь амьдралын хувьд тийм жирийн хүн шиг амьдрдээ штэ. Тийм одоо тийм баян чинээлэг, тийм мундаг нэг төрөөс бус ерөнхийлөгч энэ төр шиг амьдрдаггүй. Тийм хүн юм шиг байлаа. Тэгээд өөрөө тэгэж тэр ярианы дараа тэгэж хэлсэн. Тэгээд би сүүлд нь өөрийнхөө жишээн дээр бодоход чи өөрөө хулгайлахгүй, чамд боломж байгаад хахад чи өөрөө улсын богиноос авахгүй, чи өөрөө ингээд энгийн амьдраад ирэхээр чи ерөнхийлөгч хүн. Тэр нэг үлгэр жишээ манлал гэдэг чинь бас их чухал байдаг юм байна. Би энийг алдахгүй энэ хугацаагаа ингээд дуусгах юмсан гэж би зорж байгаа гэж хэлсэн. Тэр үнэн байсан баха. Үнэн гэж бодчих. Сони хувь тавилантай хүнэлтэй тийм. Манлал айгүй чухал байна. Тэр хүний боловсрал чухал байна. Тий. Манлал чухал байна. Бас ёс зүй чухал байна. Тэ? Тэр хүмүүсээ. Би одоо тэгтээ тэр ёс суртахуун, ёс зүй гэдгийг бид нар одоо хитрхи ингээд абстракт яриад ерөөсө биднэрт үйлчлэхээ дэндүү их тэр ёс суртахуунгүй болчоод байгаагаа хитрхи их ярьснаас болоод баг үйлчлэхээ болчиход байгаа мó гэж заримдаа бодохоор болчиход байна шүү дээ. Манай хүүхдүүд ингэж асуудээ. Би айгу нэвтрүүлгийн дундуур өөрийнхөө юм ярих гэдэг нөгөө манай хүүхд нэг удаа ингэхгүй юу 10 жилд ингээд сургууль сурж байгаа гэрийн даалгавар хийх гэдэг нөгөө ёс суртахуун, ёс зүй энэ гэсэн юугаар гоё жишээ хэрэгтэй гэхлээр тэгэхээр чи эмээгийнхаа ч юм өөрийнхөө тэ жишээнээс ахгүй ээж аавахаа гэсэн чинь гэхдээ би чамд нэг жишээ хэлж өгье гэд Владимир Постнер гэдэг Оросын нэг том сэтгүүлч байдаг шүү дээ. Владимир Постнерийн бичсэн нэг тийм ном байдیں۔ Өөрийнх нь бичсэн номон дээр нэг тийм жишээ гаргасан байдیں۔ Тэр хүн ямар жишээ ёс суртахууны Орос хүний ёс суртахуун өндөр байсан. Одоо бол тийм биш болжээ гэдэг талаар бичгтэй жишээ нэг авсан байт. Ямар жишээ авсан бэ гэхээр дэлхийн 2 дугаар дайны үед Ленинград руу нөгөө Германы одоо тал ингээд дайраад ингээд бүслэгдсэн шүү дээ тэр хот. Тэгээд бүслэгдэхээс өмнө зарим хүмүүс гарч амжсан байгаа тэр арлаас. Тэгэнгүүт нөгөө нэг өвлийн ордон, Эрмитаж гэдэг одоо дэлхийн хүн төрөлхтний ертөнцийн хамгийн гоё юм байсан. Тэг хааны гэр бүлүүдийн үе удмынхын тэр алт мөнгө, алмаз эрдэнэийг яасан ийм хайрцгийг тэр хааны ордонд зүгээр тийм цэвэрлэг нөгөө үйлчлэгч хийжсэн хааны ордны тайлбарч музейн тайлбарч хийжсэн тэр эмэгтэйд өгөөд нэг ойролцоо тосгон руу явуулсан байгаа. Одоо 42 онд юм уу хаашаа 41 онд юм уу. Тэгээд Балкад дууссан нөгөө бүслэлт тэгээд 2 дугаар дайнд дууссан. Тэгсэн чинь тэр эмэгтэй тэрийг байгааг нөгөө бүртгэлэн сайн байхгүй тэр чинь дөнгөж ялалт болцсон. Тэгсэн чинь өөрөө тэр тосгоноос өөрөө бүр тэ арай гэж амьд үлдээ. Тэгээд нөгөө хайрцгаа чирч ирсэн байгаа. Тэгээд тэрнээс нэг ширхэг юм алдагдаагүй гэсэн байгаа байхгүй. Ингээ өөрийнх нь битснээр он сартан таараад. Тэр чи хичнээн баялаг байх уу. Тэгээд тэр хүн тэгсэн чинь тэр хүнийг бол Орос хүний одоо жинхэнэ ёс суртахуунтай, ёс зүйтэй хүмүүс гэдэг ийм жирийн хүмүүс байсан байл л да. Манай Монгол ч гэсэн зөндөө байгаа шүү дээ. Тэгэхээр бол энэ авилгал гэдгийг бол учир зүггүй хүнд хатуу хууль гаргаад ингээд авилгалтай тэмцэх хууль гаргаад АТГ айгүй өдөр шөнөгүй ажиллаад ингээд бууруулдаг биш. Хүмүүс өөрсдөө бид ингээ хичээгээд өөрийнхөө үр хүүхдэд оюутнуудаа тий үлгэр жишээ үзүүлээд ингээ хулгай хийхгүй нийтийн юмнаас хулгай хийж болдгоо гэдгийг үзүүлдэг. Тэгээд одоо нөгөө тэр дээр байгаа нам засгийн хүмүүс өөрсдөө их үлгэр дуурайлтаа болох хэрэгтэй байна л та. Тэгэхгүй бол эдний жижиг дунд үйлдвэрээс авсан хөгжүүлэх сангаас авсан юм чи гемт хэрэг штэ. Энийг гемт хэрэггүй шин чин жижиг юм гээд байгаа байхгүй юу? Тэгээ энэ жижиг юмыг одоо яах вэ гэхээр одоо би бол судлаачийн хувьд юу гэж айж гэнэ гэхээр ингэж айж гэнэ. Одоо бол ингээд нэг жижиг дунд үйлдвэрийн одоо энэ асуудлыг ингээд намсгаад ингээд чимээгүй болгоод өөрөөр асуудлаар бас тэгээд манай нийгэм бас хэцүү байна л та өдөр ирэх тусам одоо хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй бол бас их сайхан залуучууд хорвоог орхиж байна. Ийм байдлаас ингээд оруулаад ингээд энийг нам дарах гэдэг. Тэгэхэд ер нь хурц асуудлыг нам дардаг тийм технологи бий болоод байна уу? Энэ зүгээр зээл штэ. Энэ гэмт хэрэг биш штэ. Энэ яахчгүй штэ гэд. Үгүй. Энэ бол аюулгүй том одоо хор нөлөөтэй зүйл. Энэ бол бидний ирээдүйн үедээ ирээдүйн үе маань биднэрт итгэдэггүй, нам засагтаа итгэдэггүй, төр засагтаа итгэдэггүй ийм үе болохоор тэд нар яаж зөв сайхан амьдарч хөдөлмөрлж чадах юм бэ? Тэгэхээр чин бидний эдийн засгийн өсөлт байхгүй, хөгжил байхгүй. Тэгээ авилгалтай нийгэм ч улам л нөгөө судлаачдын хэлдгээр тэгш бус байна. Манай нөгөө Жини коэффициент буурахгүй байгаа шүү дээ. Ядуурлын төвшин буурахгүй байгаа.
Энд чинь бүгд л энэтэй холбоотой. За яг уу нэвтрүүлгийн маань цаг ер нь дөхөж гин гэж мэдэгдэж байна. Сонгуулиар дүнгээ тавинаа. Энийг ч зүгээр тэгээд нэг ёстой нөгөө бид мартахгүйчүүдийн тоонд орцоо хоёр хүн яриад байгаа юм шиг л болоод байна л да. Гэж байгаа боловч надад бас нэг болгоомжл байгаа юм л да. Өнөөдөр тэр та өөрөө сая бүр гараа ингэж байгаа тэр дээр байгаа хүмүүс тийм ёс суртахуунтай лидершиптэй болмоор байна гэж байна. Гэтэл бид нар сонгуулиар тэр ёс суртахуунтай хүмүүсийг сонгомоор байгаа шүү дээ. Гэтэл тэр ёс суртахуунтай хүмүүст мөнгө байхгүй шүү дээ. Тийм. Нөгөө ёс суртахуунгүй одоо ингэ засаглалт байгаа хүмүүст нь бүгдээрэнд мөнгө байгаа. Тэд нар мөнгө хийцэн байгаа. Жижиг дундаас хийцэн байгаа, газар тариалангийн сангаас хийцэн байгаа. Янз бүрийн газараас хийгээд одоо 2-3 тэрбумтай хийцэн байгаа. Би ер нь бол 2020 оны их хурлын гишүүд одоо сонгуульд дэвших гэж байгаа нэр дэвшигч бол хамгийн доотлолтоор 3 тэрбум төгрөг зарцуулах байх гэж бодож байна. Маш ширүүн өрсөлдөөн болох байх. Зарим улс төрчдийн хувьд энэ бол хамгийн сүүлийн шанс гэж магадгүй. Зарим хүмүүсийн хувьд хамаг юм зараалс маш ширүүн өрсөлдөх байх. Гэтэл тэрнтэй өрсөлдөд гарч ирэх ёс суртахуунтай таны хэлж байгаа хүмүүс бол мөнгөгүй зүгээр жирийн сэхэтнүүд байгаа. Их сургуулийн багш нар байгаа, эмч нар байгаа, хуульчид байгаа, жирийн албан хаагчид байгаа. Зүгээр одоо жирийн жижиг дунд үйлдвэрлэлийн эрхлэгч бизнес хүн байгаа шүү дээ. Нэр дэвшид гараад ирэхлээр тэдэрт мөнгө байхгүй. Энэ бол энэ тэнцвэргүй нөгөө хүч тэнцвэргүүтийн тулаан одоо болох гээд байна гэсэн. Тийм учраас бол яг л хүмүүс бол монгол хүмүүс бол ухаантай. Ер нь их айхтар харж байхад их тийм нэг тийм айхтар шийдвэр гаргаад байдیں۔ Ер нь сонгуулиудаар ингээ харж байгаа. Тэд нар бол яг гэхээр энэ нийгмийг цааш нь авч явах, ёс зүйтэй авилгал авахгүй, хулгай айдгүй тийм мэрэгжлийн одоо тийм технократ гэж би тодорхойлоод байгаа. Тийм технократ, тийм хүмүүсийг одоо ингээ сайн сонгож тэгээ ирээдүгээ энэ нийгмийг бас нэг тийм зөв голдролоор явуулахгүй бол нэг л алдчихвал Украин шиг ч юм уу те зарим нэг улсууд шиг ч юм ингээд зөв эвгүй юмар орчих үл гэж болгоомжлоод байгаа да. За энэ бол бидний одоо дараагийн сонгуул болох одоо энэ хаяанд бас нэг нөхөн сонгуул болох гэж байна. Бид нэр бас бодох хэрэгтэй юм. Гэхдээ би одоо энэ удаагийнхаа ярилцлагыг төгсөхдөө танд юу гэж хэлэх гэж юм гэхээр ер нь хараад байхад бол энэ жидүүгийн асуудал яах вэ гэдгийг анзаарч байгаа сэтгүүлчид олон байна. Сая Улаанбаал нэвтрүүлэг яваад бид анзаараад л байгаа гэдэг үгийг хэлж ин лээ. Тэгэхээр бид нар энийг ярих хэрэгтэй. Энэ хариуцлагыг тооцох хэрэгтэй. Тэрэн дээр бас чин сэтгэлээсээ бас энд оролцож яваа танд баярлалаа гэж хэлэх гэсэн. Тэгээ би нэвтрүүлгийнхаа уламжлал ёсоор нэг богинохон түүх яриа төгсгдөг юм л да. Та өмнө миний нэвтрүүлгийг үзсэн бас санаж байгаа. Би танд нэг ийм түүх бэлдсэн юм аа. Гудамжинд аз жаргал явж иж гин л дээ. Тэгж байгаа нөхөнд унччих нэх гүнзгий нөхөнд. Тэгээд уйлаад гарч чадахгүй сууж исэн чинь нэг хүн хажуугаар нь явахаар туслаач ээ гэд дуудсан чинь чи юу юм гээд гэсэн чи би аз жаргал байна. Чи тэгээ надад юу өгөх юм гээд нөгөө хүн асуусан чинь. Үгүй чиний хүснэг үгүй гэсэн чинь нөгөө хүн за тэгвэл чи надад хачин сайхан том байшаа өгөх гээд. Тэгэл нөгөө аз жаргал чинь том байшин гээ яатсан чинь хөөх гээд нөгөө том байшин руугаа яваад аз жаргалаа мартчихж. Дахиад авдгүй. Нүхнээс нь авахаас өмнө аз жаргал байшинг нөхцсөн чи. Тэгээд дахиад нэг хүн явж байгаа дахиад дуудаж гин. Тэгсэн чинь би өөртөө амар үнэтэй уралдааны машинуудтай болмоор байна. Тэгэхээр за би чамд өгье гэж төгсөн чинь уралдааны машинуудаа хараад ухаалтад бас явчихж. Дараагийн 3 дахь хүн ирэхээр нь аз жаргал уйлаад одоо би ингээд айгүй олон 2-3 хүн өнгөрөөчлөө намайг гаргаад өгөөч гэсэн чинь нөгөө хүн гаргачих чинь гинэ. Тэгэнгүүт аз жаргал за чи надаас юу авах гэсэн чи би чамаас юу ч авахгүй би тийшээ явж гин гэд явцсан гин. Тэгээ аз жаргал тэр хүнийг дагаад үргэлж хамт явдаг болсон гинэ гэсэн нэг юм түүх байгаа байхгүй. Тийм. Аз жаргал чинь хэцүү сонио ойлголт л тоо. Хэд материалын ер нь хэрэг биш. Тэр зорьсон хүнд бол аз жаргал ирнэ. Юм бүтээд ямар сайн нэг Монголын зүрч зүг гэдэг шүү дээ тийм ээ. Сайн явхад те санаж явхад бүтэн те сайн явхад одоо ингээд одоо санаа зөв бол заяа зөв. Санаа зөв бол заяа зөв юм. Тэр айгүй зөв гэж бодож байна. За ингээд ярилцлага өндөрлөе. Дараа бас бусад олон сэдвүүдээр ялангуяа бас боловсролын шинжилгээ асуудаар би бол нэлийн сайн ярих гэж бодож байгаа. Бас энэ тал дээр санал болоо солилцох боломж олдох байхаа. За баярлалаа урьсанд. Үзэл бодлын зэрэг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үгээр өндөрлж байна. Анхаарал үзэгчтэй баярлалаа баяртай.